Туршилт 7. Энэ туршилтаар ургамлын усны зөөвөрлөлтөнд температур хэрхэн нөлөөлдөг болохыг судлах болно. За сайн байцгаана уу? Өнөөдрийн туршилтын хичээлдээр цоохор майлзны ишээр усны зөөвөрлөлтөнд температур хэрхэн нөлөөлдгийг судлах болно. За одоо багш нь туршилтын хичээлд хэрэглэгдэх хэрэглэгүүнүүдийг танилцуулъя. За биднэрт буталсан ус хэрэгтэй, хөрөгчөнд 2 хоног хөлдөөсөн мөс хэрэгтэй. За 250 мл-ийн хэмжээтэй 3 ширхэг шилэн сав хэрэгтэй. Ухаж байгаа хэмжээх секундомер, цоохор майлзны ишийг хэмжих шугам, за усны зөөвөрлөлтийг илрүүлэх улаан өнгийн хүнсний будаг, усны температурыг хэмжих термометр 3 ширхэг, бодисын халбаг. За бид нарт өшөө фильтрийн цас хэрэг болно нөхдөө. За энэ фильтрийн цасаар бид нар цоохор майлзны усыг шингээж авахд ашиглана. За тасалгааны температурт 3 цаг байлгасан 500 мл-ийн хэмжээтэй усыг сонгож авна. За мөн хутгах хэрэг болно. Туршилтанд хэрэглэгдэх цоохор майлзыг зүсэг тавцан дээр байрлуулад доод хэсгийг нь жигд тайрч 3 тусдаа ишийг бэлтгэе. 20 см-ийн урттайгаар хэмжиж аваад доод хэсгээс нь жигдхэн зүсэж өгнө. Үүний дараа эхний шилэн аяганд 100 мл өрөөний температурт буй ус хийнэ. Хоёр дахь шилэн аяганд мөс хийж дээр нь 100 мл ус хийж өгнө. Гурав дахь шилэн аяганд саяхан буцлагсан уснаас 100 мл-ийг мөн адил хийнэ. Улаан өнгийн хүнсний будгийг 3 шилэн аяганд тус бүр 10 цэслийг хийж жигд тараахын тулд шилэн савх юм уу эсвэл бодисын халбаг ашиглан тархтал нь хутгана. За одоо зүсэж бэлтгэсэн цоохор майлзны ишнүүдээс тусдан шилэн аягнуудад зэрэг дүрж байрлуулад 15 минут тавь. 3 шилэн аягны температурыг дулаан хэмжих багаж болох термометр ашиглан хэмжиж үзээд хүснэгтээ тэмдэглэцгээе. Хугацаа дууссан тул туршилтаа эхлүүлье. Хүйтэн гэж тэмдэглэсэн шилэн аягнаас цоохор майлзны ишээ авч уудаг цаасан дээр тавьж хуурайшуулна. Цоохор майлзны ишний доод хэсгээс 5 см буюу 50 мм урттай байхаар навч бүхий дээд хэсгийг тайрна. Цоохор майлзны ишийг хутга юм уу метрийн шугам ашиглан 5 мм урттайгаар улаан өнг дахин харагдахгүй болтол нь нэг удаа ишийг зүснэ. Цоохор майлзны ишний модлог эдээр улаан өнгийн уусмал маш бага дамжсан байгаа тул өнг бүдэгхэн харагдаж байна. Харин одоо хэвийн гэж тэмдэглэсэн шилэн аягнаас цоохор майлзны ишээ авч уудаг цаасан дээр мөн адил тавьж хуурайшуулцгаая. Цоохор майлзны ишний доод хэсгээс 5 см урттай байхаар навч бүхий дээд хэсгийг тайрна. Цоохор майлзны ишийг 5 мм урттайгаар улаан өнг дахин харагдахгүй болтол нь нэг удаа ишийг зүсэе. Цоохор майлзны ишний модлог эдээр улаан өнгийн уусмал бага зэрэг дамжсан байгаа тул бүдэгхэн харагдаж байна. Гэхдээ нарийн сайн ажиглавал хүйтэн усанд байсан цоохор майлзны ишнээс арай илүү тод харагдаж байна. Одоо халуун гэж тэмдэглэсэн шилэн аягнаас цоохор майлзны ишээ авч мөн адил хуурайшуулад доод хэсгээс дээш 5 см урттай байхаар навч бүхий дээд хэсгийг тайрцгаая. Цоохор майлзны ишийг хутга болон метрийн шугам ашиглан 5 мм урттайгаар улаан өнг дахин харагдахгүй болтол нь 6 удаа ишийг зүснэ. Цоохор майлзны ишний модлог эдээр улаан өнгийн уусмал маш сайн дамжсан байгаа тул нэлээд улаан ягаан харагдаж байна. Цоохор майлзны ишний модлогоор дамжсан уртыг хэмжин хүснэгтээ тэмдэглэцгээе. Хийсэн цоохор майлзны ишийг ажиглахад бага зэргийн улаан өнг өгсөн байна. За энэ нь юу гэсэн үг вэ гэхээр усны шилжилт бол маш муу явагдсан гэсэн үг. За хэвийн тасалгааны температурт байлгасан ус нь цоохор майлзны ишийг хийхэд түүгээр мөн адил усны шилжилт бол маш бага явагдсан. Халуун усанд хийсэн цоохор майлзны ишийг ажиглахад улаан өнг нэлээ их. Улаан болон ногоон өнг холилдсон хэсгүүд бол харагдаж байна. Дээр нь халуун усанд хийсэн
цоогор майлзны ишийг багш нь 5 мм-ийн хэмжээтэй 6 удаа туссан гэдэг маань ойролцоогоор усны шилжилт бол 3 см хэмжээтэй явагдсан байна гэсэн үг ээ. Энэ туршилтаар халуун усанд хийсэн цоохор майлзны модлог эдээр улаан өнгийн усмал илүү урдан. Харин хүйтэн усанд бага дамжсан байгаа нь температур усны зөөвөрлөлтөнд нөлөөлдөг болохыг батлаж чадлаа.